Монгол Улсын үндэсний үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч компани болох Сүү хувьцаат компани өнөөдөр Сүү бонд 3-ын анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлж цан цохих ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Тус бонд нь компани үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, бизнесийн хөгжлийн дараагийн шатны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн их усрыг бүрдүүлэх зорилготой юм а. За Сүү бонд 3% нийт 25 тэрбум төгрөгийг жилийн 16% хүүтэй 2 жилийн хугацаатайгаар оруулж гаргаж байгаа. За тэгээд энэ удаагийн бондын хамгийн давуу тал нь хэм бол ерөнхийдөө 2 дахь зах зээл дээр нэлээд идэвхтэй арилжаалагдахаар үн цасны компани бас нэлээд төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ өөрөө юу гэж байгаа юм гэхээр тухайн бондыг аваад ингээд худалдаж авсан хүн маань 2 жилийн дараа мөнгө авах шиг хүссэн үедээ одоо мөнгө хэрэгтэй болсон үедээ л ерөнхийдөө бондоо зараад тэгээд мөнгө гаргаад авах боломжтой гэж ойлгож байна. За энэ өөрөө ингээд ямар давуу тал ойлгож байгаа гэхэд жишээ нь арилжааны банкуд дээр хугацаатай хадгаламж байршуулад одоо магадгүй жилийн 10-11% хүнтэй тий хугацаатай хадгаламж байршуулаад за тийм хугацаанаас өмнө ингээ гэрээгээ төцлөе гэхлээр хүүн өөрөө 2 юм уу 3% болоод маш бага хүүгийн торгуултлаад маш буурчдаг. За тэгвэл энэхүү бондыг худалдаж авснараа яах вэ гэхлээр хүссэн үедээ хүүгээ бүрөө авах боломж үүсэж байгаа. Нэг талаасаа бол бондын хөвөөр сард улирал тутамд бол орж байгаа. Нөгөө талаасаа бондыг бас 2 дахь зах зээл дээр арилжаалаад мөнгөө бас яг хүүг алдахгүйгээр ихэд гаргаад авахс боломжтой тийм нээлттэй бонд байгаа. Энэ удаагийн бондын хувьд бол Underwriter компаниар 5 богд капитал үнцаасны компани ажилласан. За 5 богд капитал үнцаасны компани хувьд одоо энэ бондыг одоо зарлж эхэлсэн цагаас эхлээд за тухайн одоо бондыг зарыг гэсэн тохиолдолд худалдан авагч нь үргэлж бэлэн байна гэсэн бас амлалт баталгааг өгч ирсэн. За нээлттэй зах зээлийн гол онцлог бол одоо нээлттэй талбар дээр бондоо авъя зарыг гэсэн захиалга өгөөд тухайн үед нь одоо худалдан авагч болон худалдагч талууд маань шууд ингээд уулзах боломжтой байдаг. За энэ удаагийн бондон дээр арилжаа дөнгөж нэгдээд одоо захиалга аль хэдийн дүүрсэн. За тэгээд нэмэлт захиалга оруулах хүсэлтэй байна гэсэн одоо харилцагч нар бас манайхтай холбогдоод ажиллаж байна. Гол асуудал нь харилцагчид хөрөнгө оруулагчид ирээд ийм нээлттэй бонд авъя гэхээр манай зах зээл дээр тэр нь бол байдаг байхгүй. Яагаад гэхээр жилд үсрээл нэг 3-4 ийм бонд нээлттэй бонд гардаг зах зээл дээр. Тэр нь ингээд хэдхэн одоо санхүүгийн байгууллагууд ч юм уу хуугаад авчдаг. Тэгээд хүртээмж болчдөг. Тэгэхээр бид нар яаж байгаа вэ гэхээр тэр хүртээмжтэй байдлыг бий болгож байгаа л гэсэн. Тэгэхээр одоо он дуустал за эх оны хүртэлтэй ингээ 2 жил дээрэс нь нөгөө бондын хугацаа 2 жил гэж байгаа боловч энийг шууд одоо 2 жил гэж юус ойлгож болохгүй. Хэд 1 2 3 4 5 сарын дараа буцаага заахад бид нар авъя гэж байгаа. Сүү бонд 3-ын Underwriter 5 богд капитал үнэ цаасны компани, арилжаа зохион байгуулагч биржээр Улаанбаатар үнэ цаасны бирж хувьцаат компани ажиллаж байгаа юм а. Хөрөнгө оруулагчид өөрийн харилцдаг үнэ цаасны компаниар дамжуулан захиалга өгөх боломжтой. Нийт 25 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй Сүү бонд 3-ын нэгжийн нэрлэлсэн үнэ нь 100 мянган төгрөг юм а. Улирал тутамд хүү төлөх нөхцөлтэй бондыг 24 сарын хугацаатай гаргаж байна. Сүү хувьцаат компаниас 2017 онд 6 тэрбум төгрөгийн Сүү бонд, 2025 онд 5 тэрбум төгрөгийн Сүү бонд 2-ыг амжилттай гарган хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татаж байсан туршлагатай юм а. Сүү бонд 3 нь үндэсний үйлдвэрлэгчдийн санхүүжилтийн их усрыг төрөлжүүлэх, хөрөнгийн зах зээлийн идэвхжил хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ бодит эдийн засагт чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих ач холбогдолтой бүтээгдэхүүн болж байгаа юм а.